За тэгээд наадамдаа төрүүлээрэй гэж хүсэж байна доо. За одоо Унгад хаана дэлгэл болчихлоо. энэ олсноор хордоо. хордон сайхан. Сайхан байна. Одоо одохгүй хордлоо. Хордоолаа. За даадаг багтай. За засч байна. За сайхан засч байна уу? Сайхан зүсэж байна одоо. За бидний урилгыг хүлээн авч ирсэн эрхэм хүндтэй зочид та бүхэндээ маш их баярлалаа. За сайхан цусцааж байна уу? Сайхан наадамдаж байна уу? Хүч бэрэх үү? Хүч бэрэх үү? Мэдрэгдэж байна. Өнгөтэй байна да аваргууд. Манай хоёр авраг одоо зодоглох хаа энэ наадмаараа тийм. Би одоо зодог талцсан. Ганц хүн ганцаараа сууж байна гэж. Японы суумагаас одогтойсэн. Одоо мөнцний хөхөд ороод нэг гараа. Одоо тэгэх юм бол одоо 5-2 дамлуулах байх л та. 5-2 оноолоор залуу бүх юм чи би одоо. Хэрвээ барилдсан. Нэр баяр наадмаараа зодоглоё гэсэн зорилго байдаг байх. Гэхдээ би чинь 9 цагаан сүлдээ одоо сүлдээ 2 удаа тойрсон баг. 14 настай дэ. Хүүхдийн наадмаар. Наадам гэдэг бол миний хувьд маш сайхан байдаг. Өнөө одоо 25 жилийн дараа их нутагтаа ирж наадамлах гад сэтгэл маш хөдөлж байна. Сайхан байна. Оо 25 жил. 25 жил. Наадамлаа. 2000 онд Японд очижсэн. Тэр тийм л их завгүй байдгаар. Ягаад гэвэл нөгөө 7 сарын нэг башуутай наадам давхцдаг байхгүй. Тэгээд ер нь наадмын 2 өдөр унахгүй гал шүүд зуугаал хэвээр барилдаг байсан. Тэгэл энэ хоёрын чинь барилтан тэгэл биднес ч одоо яг үе тэгэл юу болсон бол яасан бол гээл те. Тэгэл одоо ордонд очсон нөгөө бэлтгэлээ хийж байгаа юм чинь тэгэл гарч ирээл үзэн буцаж ухрааж үзэн наадам гэдэг бол миний хувьд их сайхан. За маань өөрөө Монгол улсын дархан авраг байсан гэл. Тэгээ 93 наадам гэдэг бол яхааргүй манай монголчуудын маань дархлаа. Маань хэлдэг байсан юм л та. 93 наадам байхгүй бол Монгол улс байхгүй, төрмөн байхгүй гэж хэлдэг байсан. Энэ уламжлаа ингэж авчулж хадгалж байгаа да. Сайхан байна. Тэгээ маань уяаж байсан. За би өөрөө бас уяаж байсан. Данзан нэмийг хөрөн гэж азарга. Соёлондоо төрүүлээ өөрөө улсын наадам үзүүлж исэн. Тэгээ сүүлд нөгөө хөдөлмөрийн баатар болоод оноо ахаасаа хакхуу зээрд гэж ихмөр хэлгэн даваана. Тэр мөр маань тэгээд улсад олон сайхан их хурдаар олон сайхан улсад хайрагдсан. Ийм сайхан бас уяаж хүн сууж байна. За манай хоёр авраг хаагур наадаж байна. Монгол хүн болгоно л одоо баяр наадам болохоор бас сэтгэл тогтолдог. Яг тэрний адилаар одоо би бол бүр илүү бас сүүлийн 3-4 жил бас тэрийн наадамдаа бас барилтааг үндэсэн. Тэгээд барилдахгүй байхаар бас улам илүү сэтгэл тогтолт юм байна гэсэн ингээд үеийнхээ найз нөхдийг хараад наадмаар бас те ингээд байж хахаар тэгээд аль болгон бас тэр мэдрэмжийг авахгүй юмсан гэж бодоод тэгэл хүүд олоо ходог морин дээгүүр очиж сүүлийн хэдэн жилээр наадж байна да. Өнгөрсөн жил яг Санжаагийн тэр авж байгаа мэдрэмжүүдийг авсан. Мос Монгол төрийнхээ наадамд анхудаа барилдаагүй. Бас үсгчдийн игнэнээс бүхөө хараа суух. Яг энэ бага ахуй наснасаа үндэсний бөхөөр барилдад ирсэн хүний хувьд бас тийм онцгой мэдрэмж байдаг юм байна. Спортод үзвэл өөрөө бас залуу насных учраас тэргүүд болно. Тэгтээ нодлон жил нэг тийм мэдрэмж авцсан учраас энэ жилийнхаа баяр наадамд бас зодголж одоо барилдыг гэсэн зорилготой байна. Одоо миний пен гэх юм уу миний одоо дэмждэг хүмүүс тийм өндөр даваа улсын наадмын шөөг бол хөсөхгүй байна. Сайхан дилээ гараад ирэж харагдчих чигээд одоо бүхэд хайртай Монгол наадам гэдэг өөрөө энэ агуулгаар айгүй том зүйл. Ер нь монгол хүний монголчуудын монгол байлгадаг хамгийн том вакцин бол наадам. Хэрвээ монгол наадам байдгүй бол Монгол улс өнөөдөр хаана байх вэ? Бид бүгд яг хэн байх вэ? Өнөөдрийн эх оронч үзэл монгол хүний бий болгож байгаа хамгийн том зүйл, өв соёл дотор байгаа хамгийн том зүйл энэ. Ямар ч монгол хүний цусан дотор тэр нэг
мөр уралдаад ороод ирж байгаа, гинго ашгарж байгаа хүүхдүүдийн дуу тэр нүргэлээ гарч байгаа бөхчүүдийн дивэ шавааг үзээд огшдгоо одоо өсөн босдгоо ирхэн гэж Монгол хүн гэж баг байхгүй байх. Хэрвээ тэгдгөө хүн байвал тэр магадгүй бас Монгол цустай хүн биш байх гэж энэ үг боддог. Тэгээ өнөөдөр хоёр сайхан найзтайгаа бас тараа нэвтрүүлэгт бас EVE гэдэг нэвтрүүлэгт орж байгаадаа баяртай байна. Монголчууд бид үгдийн ивнэгдлийн илэрхийллийн хамгийн том зүйл бол Монгол төрийн наадам. Өмнө нь уучлаарай. Цуг нэвтрүүлэгт орж юу? Анх удаа шүү дээ. Оо анх удаа. Хоёр найзтайгаа хоёр аврагтайгаа бол би ч өөрийнхөө хэмжээнд хөрөлж исэн. За. Ер нь тэгээд арчлаас хойш Япон улс. За дээр нь одоо биднээс ингээд Монгол залуучууд Японд очиж аваргалснаас хойш Япон Монгол улс их ойрхон боллоо шүү дээ. Тэгээд одоо энэ жил одоо эзэн хаан Монголд айшлахаар боллоо Японы те. Тэр эзэн хаан болсноос хойш 3 дахь сар Монгол улсыг сонгож байна гэдэг чинь бол одоо маш их одоо энэ ардаа олон мессежтэй байгаа. Япон улс Монгол улсын хооронд дипломат харьцаа. Тэгээд одоо алтан үеийг эхэлж ин гэж болно л доо. Одоо бизнестэй ч гэсэн. За айргу. Энэ манай сайхан. Уучлаарай. Төв аймгийн Алтан мөлөг сумын айрг байгаа. За. Манай нутгийн айрг. Манай нутгийн нутгийн айрг айрг. ламдаад байна уу? Сайхан. Хуугаа авраг. Аавынхаа өшөөг сөндөрлүүлээ. Үнэхээр сайхан өшөө боллоо л доо. Өмнө нь Эрдэнэ сандад 2 жилийн өмнө Эрдэнэ сандад Цээж 100 жилийнхаа цээж хөшөө сөндөрлүүлсэн. За энэ хөшөө чинь ерөөсөө 15 жилийн өмнө миний санаанд байсан байхгүй юу? 15 жилээ? Тий. Оо, их удсан байна тий. Яасан бэ гэхээр 2010 онд 1 сарын башуугаас 11 сарын башууг хүртэл нөгөө дараалсан даваа маань эхэлж исэн байдий. 69 дараалд авсан Футабаяма гэж авраг байгаад. Тэгээ би 63 хүргэсэн байхгүй юу? 4 башуу дараал нөгөө босоо төрүүлээд. Тэнгүүд 50 дараалж давсан аваргуудаа мөнхөлдөг нэг ийм дүрмтэй эснээсээ. Тэгээ тусгай бүр ингээ хадан дээр сэлээ тэднээс тэд оны хооронд ингээ. Тэгээ юм гараа хийтээ. Тэгээд аавын амин сэрүүн багтан би Японоос бүр захиалж авчираад юм шавар юм нунтаг авчираад тэгээ хоёр гарын хийгэнд би авчихсан байхгүй юу? Тэгээ энэ аваргуудаа биднээс одоо энэ дархлаа улсын энэ аваргуудаа яагаад ингээд бүхий холбооч юм бэ? Хизээ нэгэн цагт ингэж мөнхлөх хэрэгтэй юм байна гэж. Тэгээ ингээ бодол маань явсаар байгаад Төв аймгийнхаа нутгийнх нь одоо 100 жилч боллоо. Эрдэнэ сан сумынх нь 100 жил боллоо. За одоо ингээд нэг юм хим аваад ингээд арт түмэн манай өөртөө ингээд цаг нь боллоо л доо. 15 жил бодож сэтгэж явсан дүр төрх яг бууж чадав төсөөл. Бус. За юм. Манай дээр одоо залуучууд маань хөшөө гэдэг юмны хэмжээг тогтоогод өгчлөө. Одоо 2 жилийн өмнөөс энэ хөшөө маань эхэлсэн. За дээр нь тэгээд 99 ширхгийг бас жижигээр хөлбөрөөр хийсэн байна. Яагаад 99 гэдэг тоо гаргасан бэ гэхээр 6 9 54. 6 дэш тавж 6 удаа төрүүлсэн баггүй. За тэгээд 4 удаа үзүүлжээ. 84-ийн 32 гэнэ. Тэгээд 13 удаа шүүрээ нийт 23 удаа шүүгэрсэн байна. Тэгээд тоондор 99 гэдэг тоо гарч ирж байгаа. Яг үнэхээр одоо ингээд бас аавын мөгийг хэлж байгаагийн дэмжигч фэнер нь байдаг. Тэрийг ингээд бас нөгөө бэлгшээгээд тэн дээр нөгөө тоо гаргаж өгсөн л да бас. 99-ийн одоо тэдгч юм уу те. Тэдгч дөрөвийг нь авмаар байна ч гэдэг юм уу. Тэгээд бэлэгдэлж авмаар байна тэгээд. Ийм хөшөө маань бас ардаа юм юутэй. За тэгэл одоо 93 наадмаа ингэж багтааж өгөөд 69 тоо байгаа шүү дээ. Арга бэлэг гэдэг. Тэгээ би өөрөө 69 авраг гэдэг бас. За энэ дээр нь болохоор дэлхийд одоо ингэж орсон одоо бүх юмнуудыг ингэж багтааж өгөөд. Тэгээд миний нөгөө бас нөгөө шийдлэр QR код уншилдаг болсон. Одоо залуучууд маань бас аврагаа мэдэхгүй шүү дээ. Тэгээд одоо англи хэлтэй, монгол хэл дээр яг одоо олимпиад авч ирсэн дээр медаль үндэсний наадмаа аваргалж ирсэн тэр бичлэгүүдийг ингэж оруулж өгч. Зургуудыг ингэж оруулж өг.
ийм хөшөө маань ингээд бас давхар явсан. 1968 он 64 онд Монгол улс анх удаа Токиогийн Олимпийн наадамд оролцож ирсэн байна. Тэгээд 4 жилийн дараа Монгол улс анхны Олимпийн медальтангуудаа үлгэдэж аваад тэр дундаа нөгөө аавын чинь нөгөө мөнгөн медаль чинь ялагдаагүй юм билээ л тийм. Ялагдаагүй байж мөнгөн медаль авсан байна. Алт авсан хүнтэй тэнцсэн. Дээр үеийг тэнцдэг гэж нэг бас Германы нэг тэр оноо гэдэг айхтар дүрмтэй байсан. Тэгэхээр одоо 2008 онд бид төс чинь Олимпийн 2 аварга үлгэж авсан шүү дээ. Тэгэхээр тэртээ 68 онд хойж үе маань залуучууд маань алтан медаль авч болно шүү гэдэг юмыг үнцэн бас тавиад өгсөн гэдгээр бас барахдаг. За дээр нь одоо 15 онд би өөрөө хөдөлмөрийн баатар болохдоо аав маус их хүсч бас л баг л та. Аав хүү хоёр Монгол улс хөдөлмөрийн баатар анх удаа юм билээ. Тэгэхээр бол одоо юмны одоо сав дүүрэн нөгөө ерөөл дээр гардаг үлгэр домоггүй байдаг юм л одоо Монгол улс бий болсон юм бас өөрөөрөө бас тодорхой юм бас жоохон баарахдаг л та тий. Сая ярьлаа шүү дээ. Монгол наадам бол ингээ монголчуудын дархлаа юм аа гэд. Тэр шиг бүхий спорт тэр дундаа одоо бүх барилдана гэдэгт ер нь Монгол арга ухаан яаж шингэсэн байдгийг. Монголчуудын эрхэм бол төлөвшүүлэх, ирээдүйн улс орны эзэн байлгах, ирээдүйн нөхөр байлгах маш олон том утгуудыг энэ бүхэлдэг хүний ард нуугдаж энэ Монгол эр хүнийг бэлддэг энэ боловсрол нь өөрөө бүхгэн байсан. Хөөхд төрөхөд хөөхтөө бүх болно гэж аав болгон, нээж болгон өхөөрдөж тэр хөөхтийг бүхэн сэтгэлдээ өсгдөг байсан ард. Энэ утгаараа үндснээ бүхий баяр наадамд барилдаж байгаа чихрэг ирчүүдийн тулаан, бие бэлдрээ сэтгэл зүйн айгүй том өрнөл энэ дотор явж байгаа. Тэгэхээр энэ баяр наадмын гол чимэг болсон үндсний бүх гэдэг зүйл одоо өв соёл талдаа, эрхэн талдаа тэр ёс суртахуун талдаа одоо энэ маш олон зүйл дээр Монгол наадмын хамгийн том чимэг нь тэр тусмаа одоо Монгол улсын авраг гэдэг хүн баяр наадмын одоо манлаад гарна гэдэг Үлгэр дуурайл. Тэ маш олон чухал зүйл. Тэ. Манай Монгол бүхэн авраг гэдэг үгний утга нь өөрөө аав гэсэн утгатай юм билээ. Монголоор авраг гэж бичгээр абуу гэж хэлж үгнээ үндэс оржиж абураага гэж бичиж абураага тийм тийм. Тэгэхээр улсын орны том аав гэсэн утга агуулгадаг. Тэгэхээр энэ өөрөө тэр хөндлөлөөс илүүтэйгээр маш том хариуцлага байна. Тэр хүнийг дагж явж байгаа. Хөөхт болгон тэр бүх хүн шиг болохыг хүсдэг. Эмэгтэй хүн болгон тэр бүх хүнтэй гэрэл санилж суухыг хүсдэг. Тэгээ бүх хүн дагж одоо маш энерги маш олон одоо зөв зүйлүүд явдаг учраас айлд орж иж бүх хүн орж ирэх бэлэгддэг. Бүх хүнтэй гар барихтай бэлэгддэг. Таарахтай бэлэгддэг. Одоо маш олон зүйлүүд энэ бүхэн ард талд бол байж. Миний хувьд бол сэтгүүл зүй ажиллаа хийхгүй жоохон удсан. Тэгээд яг ингээд та нартай ингээд яриас усан чи айгүй тийм гоё нэг тийм энерги мэдрэгдээд одоо ийм зүйл байдгийм байна да гэсэн манай Мөнхбат аврагсаа ярьлаа. Үнэхээр боддороо бол мэдрэгддэг юм байна. Үнэхээр сайхан байна. Манай үзэгчд маань ч гэсэн одоо бидний сайхан энерги маань төвөө хүрж байгаа гэж бодож байгаа. Тэгээд Санжаа аврагаас асуухад манай нэвтрүүлгийн нэр маань бол тэгээд энэ дээр ер нь та юу бодож вэ? Одоо таныг нэвтрүүлэгт барихад ер нь гэдэг зүйлийг та ер нь ямар ухтхунаар нь ойлгож хүлээж авч үздэг хүн бэ? За би ч одоо бас нэг нэвтрүүлэгт ороод байдгүй. Тэгээд одоо таныг яриад тэгээд бас энэ хоёр сайхан найзтайгаа ингээд нэвтрүүлэгт орно гэхээр одоо бас наадамд өгсөн бас наадмын талаар сайхан нэвтрүүлэг орё гингүүд бас сэтгэл хөөрөөд тэгээд орлоо. Тэгээд ер нь бол тэгээд эв ийтэй байна гэдэг бол одоо амжилтын одоо гол үндэслэлтэй. Тэгээд хэсэг бүлгэрээ ч юм уу, улс орноороо ч юм уу, эв найрамдалтай, нэгдэлтэй байвал тэгээд тэр газар л одоо амжилт дандаа дагаж явдаг л гэж би ойлгодог. Би нөгөө нэвтрүүлэг эхлэхээс өмнө та гуравтаа уулзахдаа нэг зүйлийг гуйсан байгаа. Миний гуйсалтыг мартсан уу, мартаагүй юу? Одоо бүгдөө ингээд үе тэнгийн хүмүүс байна, нөхөр хонин жилтэнгүүд байна. Сайхан чөлөөтэй нэвтрүүлгээ ингээд явъя гэсэн манай 3 аврага ингээл бие бэрээ суугаад харна. Хоёулаа багтаа яг 3 аврага ажиж цогцогоо суучдээ байж бие бэрээ. Би ярьсан гайг үлж шүү дээ. Угаасаа цаанаасаа аврагч намбалдаг байна. Тэгээ сайхан хөгжилтэй чөлөөтэй явцгаа. Аврага Японд очиж бэлтгэл хийжсэн гэсэн. Тэр талаасаа
Тэр тий тусламжаас. би 15 онд Хуваалцвал. заан цолтой байхдаа найз дээр очиж бэлтгэл хийжсэн хавар. Тэгээд одоо дараа жил нэрээд Монгол төрийн наадам төрүүлж авраг болж ирсэн. Их сайхан бэлтгэлтэй авраг найз дээр очиж бэлтгэл. Яг 5 сарын 3 4 5 гээд Японы нөгөө алтан амралт гэж эхэлдэг байхгүй. Тэн дээр одоо Японы бараг л бүх ард түмэн Японд даяар байгаа одоо өөр монголчууд тэгээд монголчууд манд цугладаг тийм наадам болд юм л да. Тэгээ биднес сумочд маань болохоор тэр бүхий наадмаа биднес даадаг. Тэгээд олон жил төрүүлсэн одоо хаврын баярын дархаавар гэж яддаг. Аймгийн арслан золтой дам гэж юм. Тэгээ тэр хүний олон жил төрүүлсэн дээр төрөг манай санч юм. Зогсоож ирсэн. 64 бүхтэйгээ барилдаад тус тасгал дуусчих байхгүй юу. Тэгээд нөгөө биднээс ирчих чадсан японочууд ингээд бүр ширцэн ингээд үзгээ хараад монгол соёлтой танилцсан шүү дээ. Тэгээ үзүүр төрлөө би засвал хийдэг байхгүй юу. Баяа энд гэл нэг чи яваа шүү дээ. Тэгээд санжаад хэлж ирсэн. За олон хүмүүс ирсэн байна. Санжаа. Жишээ удаан барилдаа шүү. За юу. За л гэлээ. Тэгэхгүй юу юу болсон багчаа. Жишээ энэ одоо Монголын залуу зан ид байгаа нөгөө чинь нөгөө аймгийн арслан хүн юм болохгүй шүү дээ. Тэгэл заа гээл үсэн чинь гараал дунагч тий. Хөөс чи яаж байгаа юм бэ гэсэн чи энэ дам бах хөлгтий гэж. Санаж байна уу? Тэн дээр яагаад тийм болсон юм бол? Одоо ингээд асуугаад явах хэрэгтэй шүү гэж. Манай дам багч нь бас ингээд хүн харахад тиймэрхүү царайтай юм шиг хүртэл бас толгойн ажиллагаа классик шүү дээ. Бас нэг хамаагүй бас би мэдээ дасгаад авах юм бол бас давхраач яваад өгөх магадгүй. Тийм болохоор ч одоо хинуур тэгэл ерөөсөө ясал хаяхгүй. Дам багц мэтэрийг бас барилж эхэлж яхад яг эд барилж ирсэн тийм. 90 заалны барилдаанд аймаг сэрэгт байнга энэ сайн төрүүлдэг үзүүлдэг энэ сайн барилж ирсэн шүү дээ. Яг санжаагийн гэлдгэр барилдаа нь маш ивгүй тийм. Нэг хотлаа ингээд нэг жоохон удаж мудах гал жоохон бай май гэхээр бас унчаад байдаг тал байдаг шүү дээ бас тийм. Иршээд бас анх удаа хөлийн дээс гарч үндэсний бөхөөрөө барилж одоо бас унчууд бас муухай юм байна. Нэр дөрөв санжаа хоцорч чадсан байхгүй юу? Тэгээ нэг оюут зохион байгуулж нэг охин байт юм л та. Надад ярьж байна. Энэ дэнкисэн том юм одоо хоцорж ичээ том юм яриад байгаа юм. Энэ одоо яах юм бэ? Надад ярьж байна. Хин гэж нэрээ гэсэн. Санжаа дав гэж хүн байна. Хүүшээ наад хүнээ та нар оруулаарай. Наад хамгийн том цолтой барилт юм шиг гэж. Мөнхбат аваргын маань нэр бас их учиртай гэж сонссон. Та тэр тухай хуучид хуу манай үзэгчдэд. нөгөө арангааны улс төрч Мөнхбатад хэлсэг байдаг шүү дээ. Та битэр нэг аминдаа юм байж таа гэдгсэн чинь за битүү за авчин миний нэрийг чамд өгөхгүй. Тэр шиг масал манай аав бас эрэхтэй хөөгд гараад манай бас сумын зан золтой сумар нутгаас гарч барилдаж үзээгөө. Би өглөө нар мандах гарсан гэл. Тэгээд эхлээд нэг нар мандах гэд нэртэй байж. Тэгээд хойд аав маа одоо манай тэр нутгийнх нь бас бүх болох бэлгшээл өгөөл. Тэгэл тухайд одоо яг л хинээ нэрийг өгөхөө гэж байгаа л Мөнхбат аваргын нэрийг өгсөн юм шиг. Тэгээ би Монгол улсын авраг сал авчаад Мөнхбат аваргын найран дээр үрээд тухайд тэр үед тэр нэрнээ утга учраар ер нь аврах хүн гэж ямар хүн байх хэвээр ингээд маш олон ойлголтуудыг тэндээс авч ирсэн шүү. Би яг Мөнхбат аврагтаа тийм өөрхөн биш. Баямөнх авраг одоо 2 мөнхийнхаа Баямөнх талд нь одоо нутгийн өөрийнхөө сургууль төгссөн гэдэг. Тэгээ Баямөнх авраг гарч ирэл одоо миний одоо таньж авчирсан хүүхэд авраг боллоо энэ тэр. Найран дээр одоо тийм хөө юм л явж байгаа шүү. Яг Баяны аврагаа араас Мөнхбат авраг би гарна гэдэг. Тэгсэн дундуур нь Батэрдээ авраг бас би гарна гэсээр гарна. Тэгээ Мөнхбат авраг ингээд Хакохогийн гарны дарцтай юм юу барьцсан. Гарын хээ барьцсан. Тэгээ Чингис хааны зураг барьцсан. Хэвс. Тэгээ хүмүүс ирээ орон жоохон ингээд суугаа байжсэн. За би нэг юм хилээчих гэдэг тухайн үед одоо
Мөнгөт аваргын тэр бодож байгаа бодол гаргаж байгаа илэрхийлэл бас агуухаас өндөс болсон тий. За тэр жил одоо манай энэ Сүхбаатарын тэр хөө мэндэл шат. Сүхбаатар одоо тэр үгний акцент бол өөрчлөлт тэр чинь Харин дуурайж ярих гэдэг үстэй яг тэр сонсоо сууж байсан үү? Жоо дуурайчих юм. одоо буруу дуурайгаад. Тэгээ тэр үгний илэрхийлэлд одоо маш том юм ярьж ирсэн. Ааха. Хоёр мөнхийн амьдрал гэдэг хоёр амьдрал чинь л өөрөө Монгол бүхийг бас чимэгтэй, үзүүштэй, маш их шин цагт авчирсан бас мундаг хүн шүү дээ. Хоёр мөнхийн амьдрал бүхэн амьдрал дуусаад Баян аваргын үе, Батэрдээ аваргын үе яваад 6 залуу зан гэхээс илүү хоёр мөнхийг Монголын ард түмэн ярих дуртай. Тэр хоёр хүний өрсөлдөөнийг ард түмэн айгүйх одоо амьдрал дээр хүртэл ингээл харж яадаг. Тэгээ хоёр мөнхөд аварга тэр үед одоо Баян аварга, Батэрдээ аварга хоёроос одоо нэг одоо илүү гарч ирсэн. 2021 дугаар зуунд одоо хоёр мөнхөд аварга та бүгдийн өмнө сонсгосч байна. Тухайд одоо миний нэрийг бодоод өгсөн мөнхөд би тэр үед илүү байсан шүү гэдэг одоо гоёор илэрхийлж байна. Тэгээ Сүхбаатар бүх хүн болохоор одоо бодож мөнхөд гэж өгсөн байгаа байхгүй гэж. Тэгэхээр би илүү байсан шүү гэдгийг хэлж. Ингээл тийм байдаг гэж сонсохоор их тийм аархан хүн байсан юм шиг тий өнгөрөө одоо юм хүч чадалтай. Гэртээ ер нь ямар хүн байсан юм бэ? Гэхдээ ямар ч тийм байхгүй шээ. Одоо тэр хаалгаас гараад Олимпийн анхны медаль дарах аварга мөхөд олчихсан. Би ч одоо Япон явтлаа 15 хүртэл аав ээж өөртөө унтж ирсэн. Тийм ирэх жоохон таних хүүхэд байсан. Хамгийн бага штэ даач тий. Хамгийн бага. Тэгээд энэ сони юм одоо наадан болж байгаа юм бас энийг бас ярихгүй болохгүй байх. Сайн нөгөө би өөрөө уяаж манай аа маань уяаж байсан гэдэгтэй ижилхэн. Эстер үед Танзаны одоо найз Тожлогоо гэж хүн аавыг орж ирэхээр хүндлээд уяан дээр нэг хоёр шүтлэн байгаа. Аврагтаа бэлгэлээ гэсэн. Та нэгийг сонгоё. Тэгээд манай алдарт уяаж давах бах аав хоёр гарцахтаа ярьсан юм л дээ. Давах бол энэ зүүн талынх нь шүтлэнгийн гайгүй зигзгэр сайхан амт байсан. Сонгох гээд гэсэн. Тэгээ аав удам ухсаа тэр юм уу одоо маш их асуусан юм билээ л дээ. Тожлогоо одоо энэ адууны үүсэл гарлаа. Тэгээ бодож жагаад Сүхбаатарын хөө гэдэг шиг. Ахын тэгвэл энэ барууны сонгох гэсэн. Тэгээ нөгөө хаварч байсан тэгээ өснөөсөө хаяг нэг гачин байсан гэсэн. Хөрөв шүтлэн үрээ байсан байдаг. Тэгээ 2 жилийн дараа 4 настай соёлонд улсын наадам, төрийн наадамд төрүүлээд аав өөрөө үзүүлсэн байдаг. Тэгж байгаа нөгөө соёлон одоо азарга маань тэгэл нэг шалахгүй байсан гэсэн. Тэгээ нэг ламаас асуусан гэдэг үлээ яасан гэдэг үлээ. Тэгээ бүх морь хоёр нэг савнд орохгүй багтахгүй. Та одоо энэ уяачта хөрөө азарга одоо өгсөн дээр байгаа гэнэ. Тэгээд давуу гахт хөрөө азарга бэлгэлсэн байна. Тэгээ давуу гах их баярлсан гэсэн. Ямар сайн лам одоо миний талд үйлчлээ. Тэр лам их сайн лам. Сайн лам байна. Тэгээ тэр өгсөн он нь болохоор 1984 он болоод байгаа байхгүй. Тэгээд даваа ухаахлаад ярьсан юмыг би одоо ярьж байна л да. Тэгээд 84 онд ямар үйл явдал болсон бэ гэхээр би ээжийнхэн гизэнд ирж байгаа. Тэгээд 85 оны 3 сард би төрсэн байгаа юм л та. Тэгсэн чинь нөгөө азар маань 86, 87, 88 3 жилийн дараалал төрүүлсэн байна. Тэгээ улсад 4 төрүүлсэн азар гэдэг чинь одоо тэр үед бас одоо ховор байсан. Тэгэхээр нөгөө нэг юм гарч иж нэг юм орно. Тэгэхээр энэ бол хайхтар бас цаанаа тийм агуу философи байсан болов уу гэж боддсон юм л та тий. Тэгэхээр та нар бас одоо морь уюул Манай Санжаа маань л одоо тэр талтаараа та тий аль нэг сайн явж байгаа. Сурагтай үе. Санжаа аварга их эргэлзээд баш морь уйх уу, барилдах уу гэд. Монгол төрийнхөө наадамд ямар нэгэн байдлаар оролцохгүй болохгүй тий барилдахгүй бол бас нэг мордуулаад нэр хүн байна да бас тэгээд морины сүүл шуугаад одоо бас сүүлийн хэдэн жил бас Монгол төрийнхөө наадамд бас мордуулж байгаа. Сүүлийн үед уяачтын дунд бас яригдж байгаа. Санжаа адуунд айгүй сайн үдтэй гэж. Морь шинждэг, морийг харж одоо хурдан удааны ялгана гэдэг чинь бол одоо айгүй том авьяас.
Энэ төрийн наадамд орох гэж байгаа одоо санжаал мэдээд байна гэл хүн болго яриад байна. Шуугаад байна. Санжаа миний нууц пороол нэг юу ойлгохгүй гадах юм. Чи надаа морь бэлгэлээч гэдэг байгаа байхгүй. Шинжсэн барь өгөө. Тэгээ ерөнхийдөө барилдаж явах хугацаанд ч гэсэн би их адуу цуглуулдаг гэсэн. Ер нь бол 2008 оноос хойш би адуу цуглуулсан. Тэгээд энэ Монголын бас их сайхан морин тайртай энэ том уяачтай бас гинбүү сайхан нөхрөлдөг ах トゥ байдаг. Тэгээд одооноос л адуу маань бас нэг жигдэрх гээд байгаа ч юм уу гэж бодож байна. Ер нь тэгээд бас их удаан хугацаагаар адуу сайжруулна гэдэг бол тийм асуудал байна. Юу л одоо ингээд бөөгнүүлээ сайжирчдаг юм биш. Тэгээд нэлээ удаан хөдөлмөр орж иж бүхэн ч гэсэн бас нэлээ удаан хөдөлмөрлж иж сайн барилдагтай яг адилхан. Бүхэл юм адилхан юм шиг л. Одооноос дараа дээр диж байна адуу маань. Тэгээд бас одоо яг өөрийнхөө сайхан унгаа адуунуудаас бас найз нөхдөд өгнөө асуудал байхгүй. Яг нөгөө сөрөн сав гэснээс яг л наад чинь байж магадгүй юм л да. Өөр одоо санжаа хэдэн жил барилсан бэ? Би одоо 5 дахь жил. 20 оноос хойш. Тэгэхээр нөгөө барилж явах хугацаанд тэр өөртөө санаа зовно гэсэн. Тэр юмд бол санаа зовхгүй юм бол. Харин тийм. Нэг юм санаа зовхгүй бол. Тэгэхээр зодоглохгүй байгаа учраас тэн дээр одоо бүх анхаарал тавьлаар адуунууд нь одоо жигдэж одоо сайжирч байгаа. Тийм л байж магадгүй тийм. Та бол одоо зааланд маш олон удаа төрүүлсэн, хамгийн олон удаа төрүүлсэн бүх. Ер нь манай үзэгч олон Монголын ард түмэн маань нэг даян авраг руу зүтгэжтгүүн бахта манай санжаа гэд. Танд их хайртай л да хүмүүс. Ер нь тийм бодол байдгүй танд. Одоо яг тэгээд сайхан хангалттай сайхан барилдсан гэж боддог би. Тэгээд спорт бол залуу насны юм уу? Тэгээд би өөрөө айгүй хөвгшөрсөн хүн шиг юм байна. яг тэгээд Одоо таныг дагаад хөвгшөрлөө гэж бодсон. спортын нас бол одоо бол өчөндөө орно шүү дээ. Ер нь бол би ч нэг 20 морьтой гарч ирээд бас том салтай ах нарыгаа бас хамаагүй хайж маяад эхэлж исэн хүн л дээ. Зовлонгийн ойлгоод тэгээд одоо бас тэгэл одоо сайхан залуучууд маань одоо сайхан барилдаад хоорондоо сайхан барилдаад бас аль хөдөлмөр хийсэн аль одоо ухаал самбаатай тий сайхан төрүүлүүл сайхан юм болов уу гэж миний бодол. Миний хувьд бол өөрөө би бол хангалттай амжилттай үзүүлсэн гэж боддог. Одоо надад тийм их хэлүү би одоо даяа авраг дархаа авраг болчих гэсэн тийм надад бол шунал алга. Тийм байдаг баха. Би яг 45 төрүүлээл тэр төрөөг авах чинь босоо төрүүлж байгаа юм л да. Тэгээ нөгөө 3 сард нь баруун өвдгөнд хагалгаанд орсон. Тэгээд манай нөгөө хагалгаас эмч манд гэсэн. Та дахиад баруун өвдгөндөө бэртэл авах юм бол танд химийн үе тавья шиг гэсэн байхгүй. Тэгээ ингээд зоолттой явж байгаа уун би чинь тэр башууд зодог тайлахгүй гэж бодож байсан байхгүй. Тэгээ 4 өдрийн барилгаан дээр дахиад ачаал аваад тэгээд ингээд цус гараад байгаа юм шиг байсан. Тэгээд шпризээс оруулдаг. Яагаргүй тэгээд тулааны спортын тамирчин хүн бол гэмтэл бэртэлтэй бол сайхан нөхөрлөх ёстой. Тэрийг авч явах ёстой, бие авч явах ёстой гэдэг шиг. Тэгэл за 15 өдөр барилдах чадахгүй бийгүй болсон юм байна да. Бэр байна. Бийгүй болчлоо гэх. Тэгээд тэр башаа миний сүүлийн башаа болж исэн. Би яалчгүй хэлсэн шүү дээ. Хэлж байгаа тийм. Тэгэхээр нөгөө тутлаа бариллаа. Одоо болчлоо гэх. Тэг яг хөө тэгээд хүмүүс байсан л да 45 болсон юм чинь 50 төрүүлүүл яасан юм тэр гээл тийм. Үзэгч бол хизээч, үзэгчд бол хизээч гол юм шүү тий. Илүү. Тэгээ нөгөө 50 аваргын нөгөө домогт аваргын 50 32 дөрөв чинь одоо маш олон аваргууд бол 31 болгосон. Манай давг дөрж аварга 25 болгосон гээл. Тэр одоо мөрөөдлийн тав байлаа шүү дээ. Тэгээ 44 жилийн дараа Монгол хүү одоо шинэ рекорд тогтож 45 руу очиулаад. Тэгэхдээ би чинь 25 удаа бас үзүүлсэн байл л дээ. Үзүр булаалтсан, төрөө булаалтсан. Тэгээд 25 юм болгосон бол 70 болсон байгаас. юм болгосон. Тэгэхээр би асал алдаатай байсан. Тэ яг тайх аварг бол бит хоёр одоо миний одоо сунгуучнаас аав гэж хэлдэг юм л да. Одоо гэр бүлийн тийм сайхан нөхөрлөлдөг байсан. Рекорд гэдэг бол эвдэтгэхийн тулд байдаг гэх. Ер нь бол одоо нөгөө өндөр даваанд том барилдааг хийж исэн хүмүүсийн зүрх бол бас хэцүү шүү. Ер нь бол дандаа л өөртөөгөө ойролцоо хүмүүстэй дандаа л барилддаг. Одоо тийм систем хөнгөлт авах тий. Одоо бид хоёр бол одоо багасаа л одоо дандаа л 3-ын даваанд хоорондоо хоёр хэр таарч барилдсан. Маш олон таарна шүү дээ энэ чи.
3-ын даваан тундаг, 5-ын даваан тундаг тий. аймаг зэрэгт байхдаа л Хамгийн Хунаал хөвгөлтэй хийж үеэсээ ирсэн юм, тий. нэг хоёр нэг яриач. Ямар одоо барилдаан ч Одоо битүүрийн хөгжилтэй үеэр одоо анх 2003 барилталт онд бол одоо юм ярихгүй тий. дархан дуулдаг үндэсний хүүхийн улсын аваргаар л одоо анх таарж ирсэн, бие биенийг харж ирсэн тий. Хэдийн даваанд. тойргоор Тойргоор барилдадаг. Тэгэл нөгөө Тухайн тийм тэрнээс тэр ирчлээ, энэжээс энэ ирчлээ гэж бас нэг гараа гайгүй барилж байгаагаа л харна шүү дээ тий. Тэгэл манай энэ чинь ингээ хар Тэр одоо анхны тоёрын Тий, барилдаа тий. тулаан байх нь шүү. Тий. Хэн давсан? наа чинь авсан. Би давсан. Санжаад одоо би тэр миний одоо баг За, тэгвэл аймгаас би гарч туулсан. анхны юу шүү Бас барилда, том барилда. Тэр дархны улсын аваргын болдог тэр спорт хорооныхны үүдэн дээр томоо сүнхтэй ирээ суудсан. Ирж байгаа хүүхдүүд хараад ирнэ л зүрх хөхөд. За юу ч ирвэ хааваа увсаас нааш явсараа гэсэн. Тэгээ маргааш нь ороод ясаа одоо энэгээр том одоо ванны алчуур ороогаал. Өдөөний хүүхдүүд ванны алчуурыг энэ баг мэдэхгүй шээ. Тэгээд нэг тэрлэг өмссөн. Би одоо тухайд одоо аавынхаа нэг том хурган дотор торгон дээл өмсөд ирсэн. Нөгөө ч бас жоохон томдоод болдог. Тэгээ Санжаад Амбамбай гэх хүмүүс энэ нөхөр цэрэгт явж яваад ирсэн гэдэг авгаа хүүхд нь гадаа зогсож байна гэж байна. Тэр үе Санжаад Амбамбай ч одоо их л нүсрэ амтал харагдаж байна. Оо доо шиг. Тийм үү? Тэгж манай бүхэл дуртай хүмүүс ирэн тэгж суурна шүү Одоо дээ. нөгөө яаж яахгүй юу? Яжилж яахгүй юу? Энэ хөгшин гар орж ирээд барилдаад байна. Тэгээ хүүхдүүдтэй те авгаа хүүхд мөхтэй Тэгсэн гинтэй. чинь нэг дүү ээж гэдэг. Томогцсон. Санжаа одоо тэр чи одоо л дандаа шилдэгүүд ирж исэн үе шүү дээ. Манай үеийнхний одоо өс хоёр заан төрүүлээд ган тулга төвшин баяр мөнгө авдаг лөө. Ган тулга Мөнгө аваад төвшин баяр хүрэл авдаг тий. Тэгээд яг л Санжаад Амб тэр үед намайг ингээл нэлээд дээр өргөж гарч ирчихэл унгаах гэхээр би унж өгөхгүй. Тэр юм барилд нэлээд бяраар илүү байгаад байдаг. Гэтэ би ч одоо хоёр том барилдад их чанга унсан юм шүү дээ. Яг тэр анх үндэсний хүүхийн улсын аваргаар хотгуулаад их чанга унсан бас дарахад дараа нь улсын наадам 80-нд бол бас их чанга унсан Хотгуулаад. тий. Би Санжаад Амбад одоо яг хайсан юу яаж байгаа болохоос биш унсан замраагүй шүү дээ. Тэгээд тэрүүн Санжаа ярьж байгаа нөгөө бүхгүйн олон жил ингээд нөгөө дээшээ барилдаа зүрх дийлэхгүй гэдэг тий. Амар шүү ер нь бол. Том даваанд олон удаа дээр даваанд барилдана гэдэг бол. За яг нөгөө баг цолтой хүмүүс бол нөгөө барилдаад идэг байхгүй юу? А тэд нар бол нөгөө тэр дээд даваанд орж ир нөгөө тэр том тулаанд орж ирээгүй болохоор зүрх нь байгаад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр мань ч юм уу халжирмаар барилдаанууд дундуур одоо би ч багасаа нөгөө том бие хаатай байсан болооч тэр юм уу одоо дандаа л том хүмүүстэй барилж ийсэн. Одоо манай энэ Мөнхбаатар ах азаах мах ч одоо жин мин занзгаар юм уу. Дийлэхгүй шүү дээ бид нар ч. Тэгэл эднэртэй ч нөгөө дөнгөж 20 морь хүртсэн тэгэл үзээл тэгэл том аваргуутай үзээд эхлэхэр чил ер нь бол би тэгж бодсон шүү дээ. Ер нь багасаа хитрхи хамаагүй том солтой мөхтэй барилдах ер нь бас зүрхэнд бас их нөлөөлдөг юм байна гэж боддог байгаа шүү дээ. Тэгээ энэ Санжаад Амбат тэр чи ерөнхийдөө нэг өдөр хоёул ер нь хамт барилдахаа болъё гэж баг шийдвэр гаргаж ирсэн шүү дээ. Оо тийм үү. Ярилцж байгаа л уу? Тэгээд нэг өдөр тэгээд Санжаа одоо тухайд намайг чи ойлоо барилдахаа болъё. Ойлоо ингээд ийм шийдвэр гаргая гэдэг. Өөрийнхөө шийдвэрийг хамгийн түрүүлээд над дээр шилжиж ирсэн. Тэгээд би тий хойд одоо арайш үгүй байдаг гөгшин жоохон барилддаг. Тэгээд одоо тэр ирээсгэр орж ирсэн. Зодог тайлаад юу сайхан байна гэхлээр хоол амттай. Дар самттай болчлоо. Би барилж явах хугацаанд их уудгүй байсан. Юу хамгийн жаргалтай нь юу гэх маргааш өглөөний бэлтгэл хийх хүн жаргалтай болсон. Тэгээ би ч ерөөсөө нөгөө яг авраг хүн ерөөсөө унж болохгүй юм чи ирэхгүй. Биднээсийн хувьд л мэрэгжлийн сумч нөгөө авраг хүн унаад одоо том бэртэл авах юм бол зодог тайлах асуудалд ордог байхгүй. Тэгээ 22 наснда авраг болчоод баярлсан тэр юу ингээ явж исэн боловч таях орог. Би одоо авраг болчоод зодог тайлахаал болдож исэн гэж ярьдаг байхгүй. За би тэгвэл 3 жил барилдчих гээл. Тэгээ айхтар тэг нэг одоо авраг хүн гэдэг юм ийм тэгж анх сонсоод би баруун зүүнаа мэдхгүй хөхт явж исэн гэл. Тэгээд өглөөний бэлтгэл тэгээ орой хүчний бэлтгэл хийн. Тэгээд дандаа ингээд ам цус хамтдаг байсан баг. Гэхдээ одоо ам дотор одоо хагарсан язарсан байхгүй. Гэтэл цус хамтдаг гэсэн. Тэгээд зодог тайлчаад жилийн дараа Японы мэрэгжлийн хөл бөмбөгийн багийн одоо нөгөө National багийн одоо доктор эмчнэртэй ярианд орлоо. Тэгсэн чинь тэгээ яагаад энэ цонс хамтдаг юм тэгээ мэдсэн шин. Хүн өөрөөсөө илүү ингээ ачаал аваад бэлтгэл хийхлээр одоо уушгийн нарийн суц хагардیں۔ Гинэ. Тэгээ авраг хүн жирсөө доод цолтой бөхчүүдээ одоо 15 20 хүнийг урдаа зогсоо бүгдэнтэй нь барилдана шүү дээ. Тэгээ нэг унчих юм бол тэр хүн зориг оруулчихдаг байхгүй юу?
Тэгээ бид чинь дахиж барилдах нэг л барилдал дуусах юм чинь. Тэгээд тийм Японы тэр зөөр үгэн дээр чи цус хамтагтлаа хөлмөрлж үтсэн үү? Тийм учиртай. Тэгээд хөлмөрсөн хүн тэр юм бүх юм ирдэг юм байл л дээ. Японы тэр нөгөө аз гэдэг гой ханзанд бас биш дуртай. Мөрөөдөл, аз, сайхан сэтгэл гэж. Яг гоо мих би сэтгэл гэдэг юм бас гурван юм байл сумууд их явагддаг. Тэгээд тэр ханзан дээр юу гэж орсон бэ гэхээр аз гэж ханзан болохоор цэрэг айрам гэж бичдэг гэдэг байхгүй сонирм. Тэгээд давшилна. Их хүчтэй байна. Би тэгээд өөрөө аттай хүн гэж яриад байсан чи Японы нэрт дуучин Мацаяма Чихаравасан башууд санаад ирдээ. Авраг та аз гэдэг үгийг их ярьж байна. Аз гэдэг ханзныхаа учрыг ойлгож байна. Тэгээд энийг ойлгоод тэр хүн бол ингээд зүгээр ингээд сууж агаад хүнд аз ирдэг юм л да. Хүн ингээд босоод хөдөлмөрлөж тулалдчихж байлдчихж тэр айр мурагшлах нь шүү дээ. Аз гэдэг юм хүнд ирд юм байна. Тэр ирэх чинь азандаа өөрөө бэлэн байх нь шүү дээ. Тий. Тэр одоо би одоо залууч барилж байгаа манай сумаа Такаяс гэдэг уузыг X уузыг байсан. Энэ хүн одоо би бол авраг болох боломжтой. Дахиж арслан зулд авах боломжтой. Төрүүлэх хэмжээнд барилах хэрэгтэй. Барилт төрүүлэх хүн гэж би боддог. Тэр хүн төрүүлэх байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо манай аврагууд маань наадам бэлтгэлдээ гарчлаа шүү дээ. Биднес ч яг нэг 2-7 хоногийн өмнө чансаа гардаг. Тэгээ бэлтгэл жигдэрдэг байхгүй. Тэгэхээр манай тэр Такаяс гэдэг X-озыг юм болохоор тэр 14 хоногт бэлтээд байгаа байхгүй. Миний хувьд л башуу дууслаа. Башуун дээр сарын ход би юм бэлдэж эхэлдэг байхгүй. Тэгэхээр жоохон юм нэг татгал юм бол ер нь биднес их имзэг штэ. Амархан ханаа төрн, амархан бие өвдөн. Тэгээ юм торгон ирэн дээр байдаг. Тэгээ 3-7 хоног бол би бол башууж 2-7 хоног, 3-7 хоног би одоо арх уухгүй. Их нэртэйгээ тусдаа юм. Ер нь тэгээд тийм одоо юм ингэж одоо хааж зайлуулж ижил юм амжилтанд хүрдэг юм байл л дээ. Одоо таныг харин сумаа бүхийн холбооноос гарахаар дэвжээгээ яах болоо? Эсвэл сонирхогчийн сумаа бүхөө хөгжүүлээд явах болоо гэсэн их хүлээлттэй. Одоо энэ асуултыг ягаад асуухгүй байгаа бол гэж үзэж хүлээж байгаа баг. Юу хэвлэлийн багварал дээр хэлсэн л дээ. 25 жил сумууд хайрлагдаж 25 жил сумуугаа хайрлсан байна гэж. За тэнд одоо холбоонд байх хугацаанд одоо бодлоо миний сав маань дүүрсэн болов. Миний одоо сумуугийн үүсэлч их сонирхолтой. 1992 онд 45 дахь явраг Ахтуу Тагано хана Вакано хана гэж аврагын аавынх нь ах нь одоо их аврага анхны Вакано хана авраг NHK-гийн одоо том телевизтэй дэлхийн бүхий үүсэл гаргал гэж аялал хийсэн байна. Тэгээд тэрийг би сая авч үзлээ л дээ. Тэгсэн чинь сумуу болохоор 1500 жилийн өмнө хоёр одоо их бүх тулсан юм бид. Тэр үеийн бүх нь аль нэг нь өөхөх ёстой байсан. Тийм тулаан байсан. Өшгөлдөг цогтөг. Одоо Ромын Крушам шиг л юм болох гэдэг шүү дээ. Тэгэхдээ л Вакано хана аврагын тэр бичлэгийг ингээд дахиж авчихсан нөгөө Египтийн эртний хаадуудын ордон дээр очиж ин л та. Тэгсэн чинь тэр хаадуудын одоо энэ хан дээр одоо сүг зураг гэж ярьдэн шүү дээ. Сумуу бүхий бүх мехний тэнд зурцсан биш. Тэгэхээр Египтийн хэрэн гэхлээр ч одоо 4-5 мянган жилийн болох гэдэг байна. Тэгээд Африкийн Сенегалд очиж байгаа Швейцар бүхтэн байна. Спейн бүхтэн байна. Турк бүхтэй. Тэгээд Солонгос, Монгол гээд альчсан байдаг. Тэгээ Монголд ирэхэд дамдаагаар gaав энтертэй ингээд баянаар энтертэй ингээд нөхөрлөг уулзах 7 настай даваа жаргалгүй одоо сумуугийн сэтгүүл тэр чихэр бичэн боо ингээд авчихсан байдаг. Тэгээд кабелэр ингээд одоо ингээд сумуу үздэг болгоод төд удалгүй көхшүүлсэн көхтөө хаа маань ингээд гарч ирээл. Тэгэл монголчин цас ордог. Цасан дээр тойрог зурж байгаа л одоо андуутайгаа ах нартайгаа барилдаг болол. Миний сумуугийн үйлс гарлаа гэж. Тэгээ Вакано хаа төгсгөлд нь 25-аас 30 улс өөрийн гэсэн үндэсний бүхтэй юм байна гэж. Тэгээ одоо би шинэ ажиллаа ингээд хүлээж аваа ингээд ханзуу шумлаар орлоо л та. Тэгстэл одоо дэлхийд чинь 200 гаруй улс байлаа гэхэд 150 улс өөрийн гэсэн бүхтэй юм. 150 улс шүү. Тэгэхээр энэ үндэс маань байгаад. Тийм байна. За сонирхтын сумууд 84 улс бүртгэлтэй байт юм байна. Тэгээд энийг одоо энэ сумуу гэдэг их спортыг одоо олимпийн төрөлд оруулах гэсэн шинэ мөрөөдөлтөй болсон. Энийгээ дэлгэрүүлье. Надад зөвлөгөө өгöd байгаа хүмүүс нь болохоор
Токио Олимпийн сайд байсан Хашимото Сэкү гэж өсгөө байдаг. Энэ үнтэй бодоо наанасаа цаанаасаа бас их учиртай. Манай хүний аавынх нь дүүн Мягано дэвжид барилдаг хүйсэн байна. Хоккайдо тэр хөдөө арлаас үрж ирж. Тэгээ манай хүүхэн болохоор өвөл зууны Олимпийн хос медальтай хүүхэн байхгүй. Өвлийн Олимпийн нөгөө спид скейт зууныхан бол дугуйн спорт юм. Тэр ноу хау надад байна. Дугуйн спортыг 10 жилийн дотор би Олимпиад оруулж исэн. Тэгээд дэлхийн аварга одоо өнөө жилийн дэлхийн аварга сумын дэлхийн аварга Таиландд 9 сарын 13 14 дараа жил Азербайджанд болох юм байна. Тэгээд дэлхийн аваргата 50-аас 60 улс ирэх ёстой юм гинэ. Одоогийн мэдлээ 25-аас 30 улс ирээд байгаа юм л та. Тэгэхээр одоо надаа 20-аас 30 улс хэрэгтэй. Тэгсэн мөрчлөө 84 улс бүртгэлтэй байгаа байхгүй. Тэгээд энэ дээр одоо юу хэлэх гээд байна гэхээр World Game гэдэг байгаа шүү дээ. Олимпийн төрөлд ороогүй Олимп гэж болдог. За Combat Game гэж. Энэ бол тулааны спорт Олимп 3 жилдээ нэг болдог. Энэ дээр одоо Бразилийн Jiu-Jitsu гэдэг спорт байгаа шүү дээ. Энэ маань яагаад ингэж гинт хөгжсөн бэ гэдэг тэгэхээр Арабын нөгөө хааны дүүн энэгээр хичээлсэн ба шүү дээ. Зов жиж тэр хар бус гэдэг юм авсан юм байна. Одоо өөрийнхөө хүүхдүүдтэй тэгд юм ба шүү дээ. Та нар энэгээр хичээлээ. Хар бус ав. Тэгвэл одоо өд хөрөнгөө одоо чамд өвлүүлье гэж. Тэгэхээр тэр хүүхд одоо хөдөлмөрлөн хөлсөө гаргана, хүм болох, төвчээр гэдэг бүх юмас оролцоод тэр хар бусыг авах нь шүү дээ. Тэгээд энэ Jiu-Jitsu гэдэг спорт чинь дэлхийд бас айхтар төрж гарч ирж байгаа юм. За. Тийм очиртай байна тийм. Тэгээд энэ дээр одоо пүшлэгэнд бол одоо Grand Slam гэдэг одоо ямиг одоо би 2 жилдээ гаргаж ирж байгаа юм л да. Оноогоороо ингээд дэлхийн бөхчүүдээр ингээд барилдуул. Тэгээд та хоёрыг бас урьж барилтаа гэж хэлсэн бэ. Жингэрэн шүү дээ чинь. Тэн дээр маш том зорилго тэгээд. Миний одоо шийдэл нь юу вэ гэхээр гольф нэр тамшин Tiger Woods шүү дээ. Макро 2 сая шин тэмцээн хийсэн байхгүй. Яасан бэ гэсэн чинь арена дотор, заалан дотор гольф тоглосон. Гольф гэдэг чинь одоо гадаа тоглодог юм шүү дээ. Яагаад зааланд хийсэн бэ? Тэр заалан дотор элсэн байна, грин байна, цогтой газар байна. Тэгээ хаашаа зогш юм хиймэл оюун ухаандаа толгуурлсан. Одоо маш хэцүү тийм гольфийн куусыг хийсэн байна. Тэгээд дэлгэцрөө зогш байгаа. Тэрэн дээшлэн одоо биднес бол одоо энэ 365 хоног биднес барилдаж чадахгүй тийм ээ. Тэгэхээр тэн дээр Реал амьд болон Баачар гэдэг хоёр имийг нийлүүлсэн байгаа байхгүй. Сумаг бас ихж. Амьд Реал болон Баачар нийлээ хайбрид гэж юм хийх юм л. Тэгэхээр одоо өнөөдөр биднес интернет гэж юм байна. Одоо тэр үед сумаг хөгжүүлсэн хүмүүс нөгөө Мавша зодог шуудаг аваад дэлхийгээр аялж ирсэн байна шүү дээ. Тэгэхээр гейм болгон энэ дээр тулгуурлаад сумаг гэдэг юм бас авч явах гэдэг. Та гурав бас анх удаага ингээд нэвтрүүлэгт орж ийн. За ахгүйхэн аварга маань 25 жилийн дараа. За бүр 5 байсан бол яах вэ те бүр 25 жилийн дараа ингээд Монгол улстай наадах гэж байна. Та гурав нэг сайхан хоорондоо ярьж гад нэг үзэгч олондоо нэг сайхан дуугараа бариач. Хүнд юм байна даа. Та гурав нэг сайхан Ахлаар ааваа гэдэг ээж Нэг бодогч болно гэх. тийм нэг бодогч болно. Манай даваа аварга бас гоё дуулна л та. Дуулна. Гоё дуулна. Манай мөнхөд аварга. Би дуун жоохон муу бүжгэндэл ч хас. Манай амтын сая нэг өрөө сайч. Ээжийн аавын нутгийн ингээ. Наадмаар Монголын тухай халуун хэлийг нутгийн. халуун хэлний нутгийг авчихо. Гоё ш та халуун хэлээ. Элегэ зүрхнээ соята Инкримон Монголотагамен Эцэгэ хэсаята Эдний алтан олигимен Цэцэгийн шимиг тэгэсэн Цэнгэлийн хавар айлчлахад Мөрөнгөн дуган дуулж Мөнх сардын мишээсэн Сэрүүн сар
Алах сэвшүүлэн хазар нүрийг элбэн баш сэтгэл дотрыг аруусга халуун эдгэн нотагмэн дахиад халуун эдгэн нотагмэн. За баярлалаа. Авьяас ирлээ. Ер нь сэтгүүл зүй маань маш эрүүл, нийгмийн уршин чирдэг байх хэрэгтэй юм байна. Эрдэм шинжилгээ тий энэ хүмүүс маань нэлээ уршин алхах юм байна. Заавалны танил одоо хүндтэй энэ хүмүүс бас нийгмээ манлайлж явах юм байна. За нөгөө талдаа энэ үндэсний үйлдвэрлэл тий юм хийж бүтээж байгаа хүмүүсийг бүр чин сэтгэлээс ингээд дэмжих хэрэгтэй байна гэж боддог байсан. Тэгэх юм бол бид бас ингээд уршаагаа сайхан алхах тий ийм нэгдэлтэй байх. Энэ зүйлийг бол одоо 40 хүрээд ойлгож авч байна. Тэгээ бас их олон зүйлийг тууллаа. Тэгээд энэ манай би судалж байгаа энэ хушхан гээд энэ Монголын хөрсөн дургадаг ийм компанигаа энэ самар. Тэгээ энэ самраа ингээ өөрснөө боловсруулад байгаа Монголд. Тэгээ ерөөдөө ингээд Японд их гаргадаг юм лээ. Тэгээ самрын тос хийцэн. Тэгээ ингээд жижигхэн савлагаар ингээд хүүхдүүдэд идэх зориулттай. Самрын тос өөрөө их сайн ингэнэ энэ толгой тархинд. Тэгээ энэ бэлгийг ингээд өөрхөн хэмжээд ингээд сонгож аваад бэлдээд хүргэсэн байгаа. Тэгээ таалагдах юм уу үгүй юм уу мэдэхгүй. За таалагдгүй яах вэ? Таалагдахгүй. За ингээд баярлалаа. бид Монголдо одоо үйлдвэрлэлийг л одоо маш сайн хөгжихөөсөө гэж шин сэтгэлээсээ боддгоо шүү дээ. За хушхны бэлгээ гардуулчих. Би уг нь та хэдэр нэг онгоо яриулах байсан. Тэр маань л багтсангүй. За тэгээд яриулчмаар л хай. За би бас бэлэгтэй. Одоо ер нь кофего тухайн өдрийг төсөөлөх арга болсон. Тэгээ хамгийн сайн чанарын үрээр хийгддэг бача кофег бэлгэлж байна. Баярлалаа. Бочагийнхда. Кофенд их тустай шүү дээ. Кофе маань Маань анх удаа Хавайд 2007 онд надаа буудал кофе чамж өгөөд. Хэдэн онд? 2007 онд 22 та авраг болсон. Хавайд тойргийн барилдаан болдог байхгүй. Тэгээ буудалд оронгууд нөгөө уух юм байдгүй. Тэгээ кофе чамж өгөөд. Тэгээ би кофенд орж исэн баг. Бочо кофе маань одоо Монгол оронд маань бас нутагшиж байгаа. Тийм үү? Тий орж ирсэн. Санжаа энэ сүүлд кофед амар орж байгаа шүү. Би тэд нөгөө Сүүлдээ сайнаас шууд ивент хийж байгаа газруудынхаа бэлэг энэ төр хийлээ. Бас сайныг нь сонгож таалханд. хотцсон юм лээ. За ингээд нэвтрүүлээд дуусгах уу?